хаалхамч газрыг Остом дайсан далдах ёсгүй Эхийн хайр янаги харцыг Энхийн нарнаас салгах ёсгүй Таны галыг таран унтраагаад дархан ялалтаар тугамялана За баярлалаа. Яасан. Стол нэг дуу хуур гэдэг юм. Хүнийг бүр ингэ зүрх зориг өгдөг. Итгэл найдвар өгдөг. Зүгээр ингэ сонсоо байж хахад нэрэл одоо ингээл эхэлж шин. Тий. Эх орноо хайрлах юм бахархах үн цэнтэй бүх зүйлээ дайсанд өгөхгүй гэж туулж байгаа байхгүй. Яг үнэн тий. Үнэхээр бахархах. Өссөн нутгийнхаа алхамж газрыг өстөн дайсанд алдах ёсгүй гэж байгаа. Цэргийн тангараг байгаад шүү дээ. Тэгэхээр л одоо энэ нийгмийн болохгүй байгаа ороо босгоо юм цаг үед за ёс суртахуун гажуудсан ер нь л хүн болгон л итгэл найдвараа гээчгсэн юм шиг ийм үед дуу уран бүтээлээр хүмүүст нөлөөлж одоо энэ бид нар энэний ард гарна шүү гэдэг итгэл найдварыг өгч тийм ээ уран зориг өгч нэгтгэх илүү хүчтэй бат бэх байх эв нэгдэлтэй байхад уриалах хүмүүс бол яагаргүй манай урлагийнхан тэр дундаа дуу уран бүтээл төрөвдөг энэ хүмүүс бол нөлөө асар их шүү гэж би яг би бол одоо дог сонсож байхдаа бодж илаа. Би бол одоо өөртөө ч нэрхэм дүүтэй бол санал нэг байна. Нэг жижигхэн кейс ярьчих уу? Яг энэ саяны ярьсантай холбоотой. За би одоо улсын санахгүй Өмнөд Африкийн нэг улсад гисэн баха. Ажилгүй ядуурл газар аваад баларсан юм байна. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн унаад өрсөлдөх чадвар байхгүй болоод тэгээд ерөөсөө хүмүүс нь ажил хийх ямар ч юуг болцсон. Сонирхол болцсон. Ажлын байр байгаад идэг. Ажиллах хүчин байхгүй. Улс орноор уналтанд ордын баавс. Тэгээ одоо нэг ажлын хэсэг байгуулаад тэр төрөөнийх нь өдөрлөгөөд нь ажлын хэсэг байгуулаад одоо энэ юу болоод байна? Яагаад энэ судалгаа хийгээд их том судалгаа хийсэн байл л да. Хүний нөөц мөцөн ч гэдэг юм мэдэхгүй бодлогын судалгаа хийсэн баг. Тэгсэн айгүй сонин үр дүн гаргасан. Яасан гэсэн чинь яг одоо нийгмийг авч явж байгаа тэр дунд насны хүмүүсийн одоо нэгсэндөө ажиллах хөдөлмөрийн чадвартай хөдөлмөрийн насны хүмүүс хүүхэд насанд нь нэг хамтлаг хийт болоод тэр үед нь бид нэр заавал тэднийхаар байх ёсгүй би ажил хиймээргүй зүгээр гоё ингээ сайхан амьдрмаар байна би зүгээр л яг хөө тийнейжрүүдийн үед нэгсэн үг шүү дээ зүгээр л одоо ингээ сайхан мөрөөрөө баймаар байна зүгээр ингээ жаргаж би одоо зүгээр л амьдрах гэж төрсөн шүү дээ гэсэн утгатай юм шиг байгаа юм. Чи юу хүснэ? Тим дуу хийт болж исэн байгаа. Тийнейжрүүд хойд аав ээжрээр тэжээлэгжсэн. Дараа нь амьдрал дээр гарсан тодорхой хэмжээнд ажилласан амьдрал зохиосон. Ажилд ордог, хэсгийн ажиллал гардаг. Ажилд ордог гардаг. Тэгээ сүүлдээ бүр ажил хийхэж болсон. Тэгээ сүүлдээ ингээд уналтанд ороод. Аюу сонио. Ямар сонио одоо энэс болсон байл гэж. Тэгээ над энэ хамтлаг нь одоо хаана байдгийг гэсэн чи яг мэдэхгүй зарим нь арх мархын дорхон хаашаа мэдэхгүй ингээд ямар ч байсан замарсан байсан гинэ. Тэгээ буцаахаа нөгөө хамтлагийн цуглуулад нөгөөдүлийн ингээд сэргээгээд одоо ингээд бүгдээрээ хөдөлмөрлөе, ажиллая, тэ? Эх орноо хөгжүүлье. Бид л энэ эх орны эзэдч гэдэг юм уу нөгөө юм эх оронч үзэлтэй тийм дуу тэр хамтлагийг дахиж эргэж гаргаж ирээд. Тийм дуу бодлогоор хийлгээд хүчээр цацаад. Тэгээ тэр чинь өнөөдөр цацаад маргааш өөрчлөгдөхгүй. Тэгээд тэр чинь мэдээж процесс явж байгаа. Буцаа сэргсэн гэж. Хүмүүс нь ажил хийж эхэлж байна. Хариуцлагатай болж эхэлж байна. Эх оронч одоо сэдлийн сэрэж эхэлж шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө бас л энэ соёл урлагийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл нөгөө нэг манайхан одоо юу гэдгийг соён гэгэрэл гэж зүйлүүд ярьдаг болчлоо. Нөгөө зөвлөн хүчний бодлого гэдэг чинь